За тав хүмүүс хэлтэй энэ Facebook буюу сошиал орчин сүүлийн үед бол нэлээд хүч аваад нутгийн зөвлөл буюу UB Council юм уу. Тэгээ үнэхээр юу гэдэг онлайн байдлаар бид нар нөгөө нутгийн хүнсэл гэж байдаг шүү дээ. Төв аймгийн тэгэхээр Улаанбаатарт бол юм нутгийн зөвлөл гэж бодлого энэ байна хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ онлайнаар гарч ирсэн олон үнэхээр хүч авч чадж байгаа. Энэ хөө нутгийн зөвлөлийг төлөөлөөд бас манай хүмүүст очиж ирсэн байна. Оройн дөргийг өнөөдөр би энд та бүхэнд мөн энэ дөрсөлтөд баярлалаа ирсэн. Нийслэлийн нутгийн зөвлөлд бол UB Council гэж Facebook-ийн группээс ирсэн 2.1 хүнээс эхлээд 2000 3000 хүн болтлоо гэж тэндээс одоо тамд тэмдэгтэй гэрчлэгээтэй албан ёсны нийслэл хотын нутгийн зөвлөл болоод одоо боловсрол соёл шинжилгээ ухаан, эрүүл мэнд, авилгал, замын төвчрөл, утаа, хот гээд 39 салбараар үйл ажиллагаа явуулж байгаа. Салбар бүртээ дэд ерөнхийлөгчтэй, эрдмийн зөвлөлттэй, том үндэстэй байгууллага болохоор ажиллаж байна. Тэгээд Монголд сошиал медиаг хөгжүүлэхээр зүтгэж байгаа та бүхэнд баярлалаа. Тэгээд миний мэргэжил нийслэлийн хөгжил гэдэг сэдвэртээ шилдэг санааны уралдаанд алдсан байгаа. Энэ санаагаа яг идэвхжүүлэхэд хүмүүсээс одоо энэ хогийг ингээд шийдчих бэрэн ингээд утаанаас ингээд салчмаар байна. Замын хөгжлийг бол биднээс ингэж шийдэх ёстой гэсэн тэр санаануудыг аваад уралдаан зарласан. Тэгэхээр Facebook, Twitter, сошиал медиагаар яг энэ хамтлагийг өссөн хэмжээнд авч чадахгүй байна. Тэгээд та хэдийн бас ярианаас яг яагаад учир нь юундаа байна? Монголчуудын энэ ухамсар эсвэл энэ идэвхтэй байдал амьдарч байгаа орчноо сайн сайхан болгохын хүсэл нь хаана очиод яг тэгэл зогсчод байна гэдгийг ойлгохгүйгээр бас цаашаа явж чадахгүй болчихвол хаана гэдээс сайхан санаа сонсох гэж ирсэн юм аа. Сайхан хотын төлөө бүгдээр хамтдаа зүтгэцгээе. Баярлалаа.